Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд улсын 246 дугаар цэцэрлэг шинээр нэгдсэн байна. 16 дугаар хорооны согоотын 41-с 60 дугаар гудамжны айл өрхийн хүүхдүүд энэхүү цэцэрлэгт хамрагдана. Одоогийн байдлаар ахлах дунд бага бэлтгэл ангид нийтдээ 135 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. Энэхүү цэцэрлэг байгуулагдсанаар тус дүүргийн 45 иргэн шинээр ажлын байраар хангагдаж байна. Нийт 1200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. За энэс бид нар нэг 60 орчим хувийг хамруулж байгаа. Тэгээ өнөөдрийн цэцэрлэг орсноор бас 150 хүүхэд нь орж байна. За мөн одоо бас бага сургууль цэцэрлэгийн зохицол тухай ашиглалтанд орно. Тэнд бас 120 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орж байгаа. Бид нар ингээд гэрийнхээ ойролцоо цэцэрлэгтэй олсондоо маш их баярлж байгаа. Энэхүү цэцэрлэгийн Чингэлтэй дүүрэгт канат технологиор баригдаж ашиглалтанд орсон 2 дахь цэцэрлэг болж байна. Чингэлтэй дүүрэгт цэцэрлэгийн насны 15 мянган хүүхэд байдаг. Чингэлтэй дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол олгох улсын болоод хувийн 50 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 70 гаруй хувь нь энэхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.